況です。この初場所に身体をかけての土俵となりました。横綱の朝青龍、左肘の状態はどうか、どこまで自分の相撲を取ることができるか、注目の初日です。対戦相手は稀勢の里。去年は2対2と互角でした。難敵稀勢の里と初日に顔を合わせました朝青龍です。どんな相撲を見せるでしょうか。気合十分の稀勢の里、厳しい表情の横綱。左四つ、左四つ、攻めるのが稀勢の里。しかし左です。朝青龍中に入った。大きなスイング、朝青龍の勝ち。そしていつものバランスが出ました。2010 онд Японы сумагийн ертөнцийг донслогсон нэгэн үйл явдал болсон юм. Тухайн үед Yokozuna Asashiro давагдэрч бол зөвхөн Монголын төдийгүй Японы сумагийн хамгийн том ноён оргил байлаа. Тэрээр олон дэд амжилт тогтоож өрсөлдөгчөө дараалан ялж бараг дийлдэшгүй авраг болсон байсан. Гэвч тэр нэгэн өдөр хүмүүсийн төсөөлөөгүй зүйл тохиолдсон юм. Албан ёсны тайлбар нь Роппонгид болсон зодон маргааны хэрэг байсан ч энэ явдлын цаана илүү төвөгтэй асуудлууд нуугдаж байсан тухай Японы хэвлэлүүд олон жилийн турш бицээр ирсэн байдаг. Тэр дундаа Японы хамгийн алдартай хагас гэмт бүлэглүүдийн нэг болох Канто Ренгогийн нэр хүртэл холбогдож байв. Өнөөдөр бид Асаширогийн зодог тайлалтын ард яг юу болсон талаар баримт болон тухайн үед тархсан мэдээлүүдэд үндэслэн өгүүлэх болно. Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гэмтэргийн түүхүүд сонирхдог бол subscribe дарж шинэ дугаараа цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Тухайн үеийн Асаширог иргэн санвал тэр үнэхээр сумааг ноёрхож байсан. 2000-ад оны ихэнх үеэс эхлэн тэрээр башаа дараалан төрүүлж Японы сумагийн түүхэнд хамгийн амжилттай Yokozunагуудын нэг болсон юм. Asashiro бол ялалтын төлөө бүхнээ зориулдаг байв. Түүний энэ зан чанар дэвжээнээр хүчрхэг болгож байсан ч зарим талдаа асуудал үүсгдэг байлаа. Барилдааны үеэр өрсөлдөгчлүүгээ ширүүн харцаар ширтэх, шүүгчийн шийдвэрт дургуутслаа ил гаргах, сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уурлах зэрэг нь хэвлэлүүдийн байнгын сэдэв болдог байсан юм. 2003 онд Гөгшүү зантай холбоотой хэд хэдэн маргаан хүртэл гарч байв. Зарим тохиолдолд барилдааны дараах үйлдэлүүд нь сумагийн уламжлалт ёс жаягт нийцэхгүй гэж шүүмжлэгдэж байсан бөгөөд энэ нь Асаширогийн нэр хүндэд багагүй нөлөөлжээ. Гэсэн ч түүний ялалт үргэлжилсээр байсан юм. Учир нь дэвжээн дээрх амжилтыг нь үгүйсэх арга байгаагүй. Харин Асаширод өөр нэг сул тал байсан нь архи байлаа. Түүнийг оройс мэддэг хүмүүсийн ярьснаар согтууруулахундаа хэрэглэсний дараа сэтгэл хөдлөл нь улам хурц болж эргэн тойрныхонтойгоо маргалдах нь илбэг байсан гэдэг. Зарим хүмүүс бүр түүнд өгч байгаа архийг нь шингэлж өгөх, эсвэл ус өгөөд архи гэж хэлдэг байсан тухай хүртэл дурссан байдаг. Тэр үед хинч энэ зан чанар нь удалгүй түүний карьерийг оронгоор нь өөрчлөнө гэж төсөөлөөгүй байлаа. Гэвч 2010 оны 1-р сарын 1 шөнө бүх зүйл өөрчлөгдөх гэж байв. 2010 оны 1-р сарын 16-ны үрээр Токио хотын шөнийн амьдралын төв гэгддэг Роппонги дүрэгт нэгэн хэрэг гарсан юм. Тэр шөнө Асаширо танилуудынхаа хамт нэгэн клубт очиж удаан хугацаанд суужээ. Эхэндээ бүх зүйл энгийн байсан ч цаг өнгөрөх тусам тэрээр их хэмжээгээр согцсон гэж тухайн үеийн мэдээллүүдэд дурддагдсан байдаг. Удалгүй клуб дотор маргаан үүсжээ. Анхны хэвлэлүүд Асаширо өөрийн менежерийг зодсон гэж мэдээлсэн байна. Гэвч удалгүй энэ мэдээлэл үнэн биш болох нь тогтоогдож, зодуулсан хүн нь түүний менежер бус өөр хүн байсан аж. Энэ нөхцөл байдлыг уламж бүр ноцтой болгосон юм. Хэрв менежертэйгээ маргалдсан бол дотоод асуудал гэж үзэх боломж байсан ч энгийн иргэнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг болж хувирсан учраас Японы хэвлэлүүд уг асуудлыг өргөнөөр мэдээлж эхэлжээ. Тухайн үед цацагдсан мэдээллүүдээр бол Асаширо согтуу байдалтай байсан бөгөөд клуб дотор асуудал үүсгэж эхэлсэн гэдэг. Клубын ажилтнууд болон ойр байсан хүмүүс түүнийг тайвшруулахыг оролдсон ч нөхцөл байдал улам хурцдсан гэх мэдээлэл гарч байв. Удалгүй маргаан клубын гадна үргэлжилжээ. Тэгэд хамгийн дулаантай мэдээлэл ил болсон юм. Зодуулсан хүн нь жирийн нэгэн иргэн биш байж, тэр хүн бол Токиогийн харанхуй гэмтэргийн ертөнцид танигдсан нэгэн нэр байсан юм. Түүний нэрийг Кавано Цуёши гэдэг. Японы зарим хэвлэл болон хуулиас гадуурх ертөнцийг судалдаг сэтгүүлчдийн мэдээлснээр Кавано нь Канто Ренго гэх алдартай хагас гэмт бүлэглэлийн өмнөх удирдагч байж. Канто Ренго гэдэг нэр тухайн үед Японд маш их айдас төрүүлдэг байсан. Тэд албан ёсны якуза биш боловч томоохон хэрэг, зодон,
хүчирхийллийн асуудлуудад нэр холбогдож байсан бүлэглэл. Асашиоругийн тал болон Каванагийн талын хооронд яг юу болсон талаар өнөөдөр ч тодорхойгүй зүйл олон бий. Гэхдээ тухайн үед гарсан мэдээллүүд Каванагийн хамар хугарсан байсан гэж дурддагдсан байдаг. Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг шууд татжээ. Учир нь асуудал одоо зөвхөн нэгэн согтуу шөнийн маргаан байхаа болсон байлаа. Японы хамгийн алдартай Yokozuna-гийн нэг болон Канто Ренготой холбоотой хүн хоёрын нэр нэг хэрэг дээр гарч ирсэн нь хэвлэл мэдээллийн гол сэдэв болж хувирсан юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл байлаа. Учир нь удалгүй асуудлыг мөнгөөр шийдэх хэлэлцээ эхэлсэн бөгөөд тэр хэлэлцээний ард Японы гэмт хэргийн ертөнцийн өөр хүмүүсийн нэр хүртэл гарч эхэлсэн юм. Тэр мөчөөс эхлэн энэ хэрэг жирийн зодооны асуудлаас хамаагүй том зүйл болон хувирчээ. Асашиоругийн талын хамгийн том зорилго бол асуудлыг аль болох хурдан намжаах явдал байлаа. Тухайн үед тэрээр Сумогийн оргилд байсан бөгөөд ийм төрлийн дуйлаан цааш үргэлжилбэл карьерт нь ноцтой нөлөөлөх нь тодорхой болсон байв. Нөгөө талд Кавана Цуёшиж цагдаад шууд хандаагүй юм. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр тэр өөрөө ч маргаантай өнгөрсөн түүхтэй хүн байсан тул асуудлыг өөр аргаар шийдэхийг илүүдсэн гэх яриа байдаг. Ингээд хоёр талын хооронд эвлэрлийн хэлэлцээ эхэлжээ. Гэвч энэ хэлэлцээ тун амар байсангүй. Японы зарим их сурвалжийн мэдээлснээр Каванагийн тал маш өндөр хэмжээний мөнгө шаардсан байна. Тухайн үед яригдж байсан дүн нь хэдэн 10 сая йенд хүрч байж. Асашиоругийн талын санал болон Каванагийн талын шаардлага хоёрын хооронд асар их зөрүү байсан учраас хэлэлцээ мухардалд орсон гэдэг. Гэхдээ яг энэ мөчөөс эхлэн хэрэг улам аюултай чиглэл рүү эргэж эхэлсэн юм. Эвлэрлийн хэлэлцээ эхэлсэн ч асуудал амархан шийдэгдсэнгүй. Хоёр талын саналын зөрүү хэтэрхий их байлаа. Нэг тал нь асуудлыг аль болох хурдан дуусгахыг хүсэж байсан бол нөгөө тал нь илүү өндөр нөхөн төлбөр шаардсан байсан гэдэг. Гэвч хамгийн анхаарал татсан зүйл нь мөнгөний хэмжээ биш байв. Харин хэлэлцээний ард ямар хүмүүс оролцож эхэлсэн байлаа. Японы зарим 7 хоног тутмын сэтгүүл болон Аутлав ертөнцийн талаар бичдэг их сурвалжийн мэдээлснээр Каванагийн тал өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн холбоо сүлжээг ашиглаж эхэлсэн гэдэг. Нөгөө талаас Асашиоруч ганцаараа байгаагүй. Түүний ард нөлөө бүхий бизнес эрхлэгчид болон дэмжигчид байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд тэд ч мөн хөдөлж эхэлжээ. Энэ үед хэрэг улам бүр төвөгтэй болж эхэлсэн байна. Анхандаа жирийн нэг зодоо мэт харагдаж байсан зүйл одоо Японы хэвлэлүүдийн анхаарлыг татсан томоохон дуйлаан болж хувирчээ. Өдөр ирэх тусам шинэ мэдээлэл гарч шинээр солбогдсон яригдах болов. Асашиоругийн хувьд хамгийн аюултай зүйл нь зодоон өөрөө биш байлаа. Харин түүний нэр гэмт ертөнцтэй холбоотой хүмүүсийн нэртэй зэрэгцэн хэвлэл мэдээлэлээр цацагдаж эхэлсэн явдал байсан юм. Yokozuna гэдэг бол зөвхөн хүчтэй бүх байхыг хэлдэггүй. Японд энэ цол нэр хүнд, үлгэр жишээ байдал, сахилга баттай шууд холбоотой байдаг. Тиймээс олон нийтийн шүүмжлэл улам хүчтэй болж эхэлжээ. Удалгүй Асашиоруг Японы Сумогийн холбоонд дуудан тайлбар авах болсон байна. Тэр үед түүний ойр тойрныхон асуудал эвлэрлээр шийдэгдсэн учраас хамгийн хүн шийдэглээс зайлсхийж чадна гэж найдаж байсан гэдэг. Гэвч бодит байдал өөрөөр эргэжээ. Сумогийн холбоо зөвхөн хүчирхийллийн асуудлыг хараагүй юм. Тэд Асашиоругийн олон жилийн турш давтагдсан маргаан сахилгын асуудал, мөн энэ удаагийн дуйлааны нийгэмд үзүүлсэн нөлөөг бүхэлд нь авч үзсэн байна. Эцэст нь 2010 оны 2 дугаар сарын эхээр Асашиору зодог тайлах шийдвэрээ зарлав. Энэ мэдээ зөвхөн Японд төдийгүй Монголд ч асар том шуугаан дэгдээсэн юм. Олон хүн түүнийг дахин олон жил ноёрхох боломжтой байсан гэж үздэг байлаа. Учир нь тэр үед Асашиору ердөө 29 настай байсан юм. Ихэнх Yakuza нарын хувьд энэ бол карьераа үргэлжлүүлэх бүрэн боломжтой нас байв. Тиймээс олон хүн нэг асуултыг тавьж байлаа. Үнэхээр энэ хэрэг ганцаараа Асашиоруг зодог тайлахад хүргэсэн үү? Эсвэл үүний цаана олон нийтэд ил болоогүй өөр шалтгаан байсан уу? Энэ асуулт өнөөдөр хүртэл бүрэн хариултгүй хэвээр үлдсэн байдаг. Асашиору зодог тайлснаар хэрэг дууссан мэт санагдаж байсан ч үнэндээ бүх зүйл тэгсгээд төгсөөгүй юм. Японы зарим хэвлэлүүдийн мэдээлснээр энэ дуйлаанд нэр холбогдсон хүмүүсийн хоорондын зөрчилдөөн үргэлжилсээр байсан гэдэг. Тэр дундаа Кавана Цуёши гэх хүний хувь заяа олон хүний сонирхлыг татсан хэвээр үлджээ. Тухайн үед гарсан мэдээллүүдээр бол тэрээр Японд байх нь аюултай болсон тул хэсэг хугацаанд Японоос гарсан байсан гэх яриа байдаг. Харин дараа нь буцаж ирсэн гэх мэдээлэл гарсан ч удалгүй түүний талаарх мэдээлэл эрс багасч эхэлжээ. Зарим хэвлэлүүд түүнийг гадаадад амьдарч байгаа гэж бичсэн бол зарим нь огт өөр таамаг дэвшүүлсэн юм. Гэвч баттай нотлогдсон зүйл маш цөөн байсан юм. Ингэснээр Каванагийн нэр Канто Ренготой холбоотой
хамгийн нууцлаг түүхүүдийн нэг болж үлдсэн байна. Харин Асашиоругийн хувьд тэрээр зодог тайлсныхаа дараа Монголдо иргэн ирж бизнесийн салбарт хүч үзсэн юм. Өнөөдөр ч түүнийг Монголын спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг гэж үздэг хүмүүс олон бий. Мэдээж түүний карьер шулуун дардан байсангүй. Гэвч нэг зүйлийг үгүйсгэх боломжгүй. Тэр бол Японы сумааг өөрчилж чадсан цөөн бөхчүүдийн нэг байсан. Дивжин дээрх түүний эрч хүч ялалтын төлөөх хүсэл хизээж бууж өгдөггүй зан чанар нь түүнийг домог болгожээ. Гэвч нөгөө талдаа яг тэр зан чанар нь заримдаа асуудлын эхлэл болсон байж ч мэднэ. Асашиоругийн зодог тайлтын үнэн түүхийн бүх хэсэг өнөөдөр ч бүрэн ил болоогүй хэвээр байдаг. Гэхдээ нэг зүйл тодорхой. 2010 оны тэр нэгэн шөнө зөвхөн нэг хүний хувь заяаг өөрчлөөгүй юм. Тэр шөнө Японы сумогийн түүхийг мөн өөрчилсөн билээ. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрэв та K93-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.